За 16-гийн гаднаас гой цохилт явлаа шүү. Хурц өнцгөөс ямар сайн цохвоо. За бэлгүүний цохил таалганд орж гол орлоо. За тооны харьцааг 2-2 болголоо. Бэлгүүн. За тооны харьцааг тэнцвүүлсэн. Голын баяр бас. Бэлгүүн шинэ үнтэй болж байгаа юм байна да. За голын баяр мэдээж утгасан авал ойлгомжтой харагдаж байна. За хурц өнцгөөс одоо баруун хөлөнд гадарсан цохилт маш гоё явлаа. Тэгээ хаалгачин тоглолтоо сая дутлаа шүү. Хажидсангүй. 2-2. За дэрэнгийн дутлахоо. Энд чих хөргөлч одоо 2-3 дараалаад. Цогцолоо цогцлоо гол! Өсгөрөөдүй. Өдөрлийн 16 дахь голоо шигтгэж байна. За нэмэлт өргөхдөө стадионстоо 2 та харахад ийхүү хоёуланд нь гол орууллаа. Нийт 3 гол хийлээ дээ. За Баатрын өсгөрөөдүй. За энэ бол сая хамгаалаад байсан. Тэгээд ерөөсө гүйц толдуулж чадахгүй ингээд дутуу цэвэрлээд байсан. За энэ Батшгийн одоо түрүүхэн Батшгийн шахалтын одоо бас үрд нөлөөг ярьж ийсэн. Тэгээ Батшгийн шахалтаас бэлгүүний бөмбөг таслагдаад өсгөрөөдүүд дээр за сумья. Оргшин оруулсан энэ удаад хамгаалагчийн мөргсөн бөмбөг минь гитээ дээр ирчлээ дээ. Баруун дараа цогтлоо гол. За сая хамгаалтай алдаа. Дутуу цэвэрлсэн бөмбөг минь гитээ дээр ирчлээ. Тэгээ хоёулаа одоо давхар хамгаалаад зогсооч чадсангүй. Гой гол байлаа. Минь гитээ 45 дахь минутанд. За Авалчка зүүндээ гаргасан. Сохоод үзэж байна дүлгөөн гол орууллаа. За бас уур чадвар төвшин левелээс арай ондоо юм 4-2 болголоо. Ямрагийн дүлгөөн тооны харьцааг 4-2 болголоо. Тэгээд тэр нь том тоглолтуудад гэлцдэг да. Тэгээд баг нь хожихуу тэнцэхүү ганцхан голын зөрүүтэй нэг эвгүй байгаад байсан. Олон товтлогын гардаас яваад байсан. Ийм том зан дүлгөөнийг сул орхичулдаг хэцүү л дээ. Хаахаа аргагүй л одоо өвчтэй цохилт. За хаалгач ус ер нь хэмжиж цохиж даваад дээгүүр нь ороод ирсэн байна. За Бэлжин дамжуулдаг дүлгөөн цогсон. Засаа цохоод гол орууллаа. Хаалгач л яач чаддаг байна уу?